You are next. Эсрэг дүрийн төлөө төрсөн дорны аратан Бола Янгийн түүх. Хонконгийн алдарч жүжигчин бодибилдингийн нэрт тамирчин Бола Ян 1946 оны 7 дугаар сарын 3-нд бүгд найрамдах Хятад улсын Гуандун мужийн Мэйшэ хотод мэндэлжээ. Тэр анх төрөхдөө Янси хэмээх нэртэй болсон байдаг ч дэлхийд алдарсан нэрийг нь дорны аратан гэдэг. Энэ нь түүний гайхалтай бие галбар, овоож тугаасан булчинтай, байнга л эсрэг талын дүрд тоглодог байсантай салшгүй холбоотой. Бола Янгийн эцэг тариалан эрхэлдэг байсан бол ээж нь гэрийн эзэгтэн үүргээ биелүүлэн ар гэрийн ажлаа хийдэг байв. Түүнийг 10 нас хүрэхэд нь эцэг эх нь хүүгээ бие хамгаалах урлаг болох уушуугийн дугууланд өгчээ. Тэр ганцхан уушуугаар хичээллээд зогссонгүй. Тулааны урлагийн олон маструудыг даан тайчи, кунфу сурчээ. Мөн бие хамгаалах урлагт гаргууд болохын тулд акробат болон булчингаа хөгжүүлэхийн тулд хүндийн өргөлтөөр хичээллэж байсан юм. Угийн хурдтай уян хүүхэд болохоор хэдий булчин нь их мас авсан ч түүний хурд хүч нэмэгдсээр байлаа. Энэ их хичээл зүтгэл нь түүний ирээдүйн алдар гавьяаны замналын эхлэл болсон юм. Эцэст нь Бола Ян коммунист Хятадд юм хийхэд хэцүү, улс орн нь хэтэрхий хаалттай, ирээдүйн бүрхэг байгааг ойлгожээ. Энэ бүхэн нь түүнд таалагдаагүй учраа нутгаасаа гарахаар шийдэв. 1960-ад оны дундуур 20 настай залуу төрсөн ирээ орхиж шинэ боломж хайж бие даасан амьдралаа эхлүүлэхээр Хонконг руу явсан юм. Тэр алхаж дараа нь Хонконг руу сэлж очижээ. Шинэ газар бодибилдингийн сургууль нээж өөрөө багш дасгалжуулагч хийж залуу тамирчдыг бэлтгэж шинэ амьдралаа эрч хүчээр дүүрэн эхлүүлжээ. Үүний зэрэгцээ Бола Ян өөрийн бие бэлтрийн хөгжилд анхаарч байнга бэлтгэл хийдэг байлаа. Ялангуяа цээжний булчингаа гайхалтай хөгжүүлж чаджээ. Удалгүй тэр Хонконгийн бодибилдингийн авраг болж Хонконгийн мистер золыг хүртжээ. Тухайн үед 168 см өндөртэй Янгийн гарын 2 толгойт булчингийн тойрог нь 46 см, хэвтэй шахалтаар 172 кг өргөдөг байв. Тэр мистер Хонконг тэмцээний ялагчийн байр суурийг 10 жил тасралтгүй хадгалж чадсан байдаг. Яг л энэ үед тулааны урлагийг гаргууд эзэмшсэн. Дээрээс нь Геркулес мэт булчинлаг бие хаатай залуу Хонконгийн томоохон кино продюсер найруулагчдын хараанд өртжээ. Тэдэнд ширүүн төрхтэй лагс булчинлаг биетэй Бола Ян эсрэг талын дүрд гайхалтайгаар зогцохоор харагдсан байна. Ингээд 1970 онд түүнд киноны анхны дүрээ бүтээх санал иржээ. Болооч урилгыг хүлээн авч Тэнмэл сэлэмчин кинонд Ду Ко Лунгийн дүрийг бүтээсэн байна. Булчинлаг бие ширүүн төрхөн түүнийг дайсны талын төгс дүр болгож өгч байсан тул Хонконгийн бие хамгаалах тулааны урлагтай кинонуудад удаа дараалан эсрэг дүрд тогложээ. Энэ нь ч түүнд ихээхэн туршлага болж байлаа. Бола Ян 1970 оноос 1973 оны хооронд 20 шахам кинонд туслах дүр бүтээгээд амжсан байлаа. 1972 онд түүний тоглосон Боксын хаан хэмээх кино гарсан нь Америк нэгдсэн улсын томчуудтай хамтарч ажиллах боломжийг олгосон бөгөөд 1973 онд Винстон тамхины сурталчилгаанд тоглох үеэрээ Брюс Литэй анх танилцсан байна. Тэд сайн найзууд болсон төдийгүй Бола Ян Брюс Лид бодибилдингийн зааварчилгаа өгч багшлах болсон бол Брюс Ли Бола Янд Жит Кундо зааж эхэлсэн байна. Удалгүй Брюс Ли ч өөрийн шинээр хийж байгаа кино болох Луугийн замнал кинонд урьж тоглуулжээ. Харамсалтай нь Брюс Ли киногоо дуусгахаас өмнө учир бүтүүлэг байдлаар нас барсан юм. Ингээд 1973 онд алдарт Брюс Лигийн сүүлчийн кино болох Луугийн замнал үзэгчдийн хүртэл болжээ. Уг кинонд эсрэг талын боссын хэрцгий хамгаалагч Боло хэмээх нэртэй биерхүү зэрлэг төрхтэй дайснаа улаан гараараа ядах хэмээх өнөөдөг алуурчны дүрийг бүтээсэн юм. Энэ зандалчин дүр нь түүнийг дэлхийн хэмжээнд танигдсан эсрэг дүр болгож орхихон тэр. Луугийн замнал кинонд тоглосноос хойш түүнийг Янси гэхээ болж Бола Ян хэмээн нэрлэх болсон гэдэг. Мөн Бола Янгийн цаашдын уран бүтээлүүд нь ч эсрэг дүрээр амьсгалах болжээ. Брюс Лигийн хүү Брэндон Ли хүртэл кинонд эсрэг талын дүрд тоглуулаад амжсан байдаг. Хонконгийн тулаанд кино урлаг Брюс Ли байхгүйгээр нэг хэсэгтэл гацаанд орсон байсан юм. Тэд төрөл бүрийн кино хийж байсан ч олон жилийн турш Брюс Лиг хуулбарлаж байлаа. Киногоо засварлаж дахин хийх Брюс Литэй төстэй хүнийг олж кинонд тоглуулдаг байлаа. Гисэн хэдий ч дорны тулааны урлагтай киноны эсрэг дүр нь нөгөө л Бола Янг байсаар л байв. Эсрэг дүрд тоглох нь ч өөрт нь таалагддаг байлаа. Дайсан болгоныг Бола Ян л бүтээдэг байсан гэхэд хийсдэхгүй. Тэр үед нэг жилд гихтэл түүний тоглосон ойролцоогоор 6 кино нээлттэй хийдэг байжээ. 1980-ад оны дундуур Хонконгийн кино урлагийн шинэ үеийн замнал эхэлсэн юм.
Jackie Chan, Sammo Hung, Olivia Chen, Bao Yan, Richard Ng, Eric Tsang гэд олон жүжигчин тодорхой гарч ирсэн нь видео киноны алтан үе болж байлаа. GVC Burkhardt худалдаач жинхэнэ эрч хүчээ авч байв. 1986 онд Bolo Yang, Brandon Lee-гийн Хилэнт өв кинонд эсрэг талын туслах дүр бүтээсэн нь түүнийг дэлхийн үзэгчдэд дахин сануулсан явдал болжээ. Тэр дахин хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсний дараа Jean-Claude Van Damme-тай тулалдах ээлжид хэрцгий ирээр тодорсон юм. Van Damme-тай хамт тоглосон цуст дэвжээ киноны дараа Дорнын аратан Yang жинхэнэ утгаараа од болсон билээ. Тэр хүчрхэг бардам өөртөө итгэлтэй хэрцгий Chun Li-гийн дүрийг жинхэнэ утгаар нь амьлуулсан юм. Мөн 3 жилийн дараа Jean-Claude Van Damme-тай Double Impact кинонд хамт тогложээ. Дараа нь Төмөр зүрх, Барын савар, Айдасгүй бар зэрэг хэд хэдэн кинонд дүрээ мөглөв. Bolo Yang дандаа эсрэг дүрт тоглодог хэдий ч TC-2000, Shoot Fighter зэрэг хэд хэдэн кинонд сайн талын дүрийг бүтээсэн байдаг. 1996 онд Bolo Yang Барын савар киноны үргэлжлэлт тоглосны дараа хэсэгтээ кино урлагаас хөндөрч жүжигчний карьераа дуусгуур болгосон юм. Харин 10 жилийн дараа 2007 онд Казахстан болон Америк нэгдсэн улсын найруулагчдын хамтын бүтээл Шилдэг тулаанч кинонд дасгалжуулагчийн дүрд тогложээ. Ингээд л мөн кино урлагаас дахин хөндөрсөн байсан бөгөөд саяхан буюу 2017 онд Казахстаны Diamond Cartel кинонд бие хамгаалагчийн дүрийг бүтээж чадварлаг тулаанч гэдгээ харуулсан юм. Хонконгийн алдар жүжигчин Bolo Yang кино урлагт 37 жил зүтгэхдээ 80 гаруй кинонд дүрээ мөнгөлжээ. Тэр одоо Америк нэгдсэн улсад эхнэрийн хамт ач зээнараа харан амьдардаг бөгөөд хажуугаар нь Хонконгийн бодвилтангийн холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Хоёр хүү болох Дэвид Дэни болон охин Дебра нар нь мөн Лос Анжелест амьдардаг. Түүний хүү Дэвид эцгийнхээ замналаар явж тулааны урлагаар хичээллэн бодвилтангийн авраг болсон юм. Дэвид мөн бодвилтангийн багшаар ажилладаг бөгөөд YouTube-д өөрийн гэсэн сувгтай. Bolo Yang хэдийгээр 77 нас хүрч байгаа ч одоо хүртэл спортороо хичээлсээр байдаг. Тэр өглөө бүр яг л залуугийнх шигээ 2 цагийг бэлтгэлд зориулдаг бөгөөд арх тамхи мэд хорт зуршил хэрэгэлдэггүй яжээ. Хүзрийн хаан хочид алдарч жүжигчин Chow Yun-Fat-ийн түүх. Хүзрийн хаан алтан цэцгийн хараал, гитэж буй бар нуугдаж буй луу зэрэг олон киногоороо байлдан дагуулсан хятадын төдийгүй Холливуудын бүтээлүүдэд дүрээ мөхөлсөн Хонконгийн алдарч жүжигчин Chow Yun-Fat-ыг мэдэхгүй хүн ховор. Монголчууд хошигнон түүнийг Che Ouyun-Pat хэмээн нэрлэх нь бий. Хонконгийн нэрд жүжигчин Chow Yun-Fat 1955 оны 5 дугаар сарын 18-нд Хонконгийн ойролцоох Лама аралд ядуу тариачны гэр бүлд төржээ. Эцэг эх нь жирийн тариачид байсан тул тэднийх амжиргаагаа арай ядан залхуулдаг байлаа. Түүнийг 10 настай байхад илүү сайхан амьдрал хаан гэр бүл нь Хонконгийн Ковлон хот руу нүүжээ. Аав нь нефт тээвэрлэгч хөлөг онгоцонд ажилд орж, ээж нь гудамжинд чигэнсэн банш зарж хоногийн хоолой залгуулдаг байв. Тэр үед Chow хүүч эцэг эхтэй чадах чинээгээрээ тусдсан болдог байлаа. Эхлээд тэр ээжтэйгээ хамт банш зардаг байв. Улмаар гэрээхэндээ нэмэр болох санаатай чинэлэг айлуудын хашаандах шарилж хогийн ургамлыг цэвэрлэх зэргээр багч гисэн мөнгө болдог болжээ. Тэднийх туйлын ядуу тарчиг амьдралтай байсан учраас гэр бүлийн гишүүд нь гуталж авч өмсөх мөнгөгүй байв. Харин Chow 17 нас хүрмэгцээ гэр бүлээ тэжээхийн тулд ажилд орохоор шийдэн сургуулаа орхижээ. Chow хэдэн жилийн турш цэвэрлэгч, зөөгч, зочид буудлын өгтөгч, шуудан зөөгч, камер борлуулагч, таксины жолооч гэх мэт олон төрлийн ажил хийн ямар ч ажлыг гололгүй хийж сурсан байна. 1973 онд Хонконгийн TVB хэмээх суваг зар сурталчилгаанд тоглох жүжигчний сонгон шалгаруулалт үзэгчдийн нүнд зарлжээ. Chow мэдээж жүжиглэх талаар ямар ч ойлголтгүй байсан ч сонгон шалгаруулалтын зарыг олж хараад боломжийг алдалгүй оролцохоор шийдэв. Ийхүү ууггүй ажилласаг хичээнгүй Chow жүжигчний сонгон шалгаруулалтанд тэнцэж жүжигчний гараагаа эхлэх нь тэр. Анхны уран бүтээлдээ хэдий жижиг дүр бүтээсэн ч Chow чамлахааргүй цалин авчээ. Үүндээ урамжсан тэрээр мэргэжлийн жүжигчний сургалтанд суухаар шийджээ. Улмаар Chow телевизийн төрөл бүрийн төслүүдэд оролцож чадвараа улам хөгжүүлж эхлэв. Ингэж явсаар Chow телевизэд ажиллаад нэлээд хэдэн жил болсон тул үзэгчдэд танигдж цаашид өөр ажил хайх шаардлагагүй болжээ. Гэхдээ түүний бүтээж буй дүрүүд нь жижиг хэвээр байсан бөгөөд Chow амжилттай кино жүжигчин болохыг үргэлж мөрөөддөг байв. Тэгтэл хүсэн хүлээж байсан том дүрээ 1986 онд бүтээх боломж олдсон байна. Тэрээр найруулагч John Woo-гийн гэрэл дээрээдүү киноны гол дүрт тоглож Хонконг төдийгүй дэлхийд алдартай болсон юм.
Жилийн дараа найруулагч Ringo Lamтай хамтран ажиллаж түүний Prison on Fire, City on Fire кинонуудад тогтсон байна. Эдгээр бүтээлүүд дээр Чоу өөрийн жүжигчний авьяасыг бүрэн дүүрэн харуулж чадсан учраас үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулжээ. Дараа нь тэрээр Хүзрийн хаан мэрэгжлийн хулгайч Ширэн эр зэрэг кинонуудад тогтсноор Азийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болсон юм. Гэвч түүнд ганцхан зорилт үлдсэн нь Холливуд болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх явдал байв. Тиймээс Чоу 1998 онд Антуан Фукуагийн найруулсан Алуурчны орлогч хэмээх Холливуудын киноны гол дүрийг бүтээжээ. Харамсалтай нь энэхүү бүтээл нь төдийлөн амжилт олж чадаагүй юм. Харин түүхэн бүтээл болох Anna and the King киноны гол дүрт тогтсны ачаар Чоу олон улсын хэмжээнд маш их хэмжээний магтаал хүртжээ. Үүний дараа тэрээр байж болох бүхий л төрлийн дэлгэцийн бүтээлд тогтсон бөгөөд тэдгээр нь асар их амжилтыг олж олон шагналын эзэн болгосон юм. Тэрээр 100 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож дүрээ мөнхөлсөн байдаг. Chow Yun-fat энэ их амжилт ууггүй хөдөлмөрийнх ачаар Хятадын хамгийн амжилттай жүжигчдийн нэг болж улмаар $716 сая $700 үнэлэгдэх хөрөнгөтэй болжээ. Түүнд тансаглах шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ Chow хэдий санхүүгийн эрхчлөөнд хүрсэн ч эхнэр Жасмины хамтаар маш даруухан амьдардаг. Chow сард өртөөл 100-аас 140 орчим доллар зарцуулдаг бөгөөд энэ нь түүний хувьд хангалттай зарлага гэжээ. Тэр нийтийн тээврээр үйлчлүүлж, эрүүл хүнс хэрэглэж, удаан эдлгээтэй хям дүнтэй хувц авч өмсдөг учраас бага зардал гардаг хэмээн тайлбарлажээ. Алдартнууд үнэтэй брендийн хувцаар гангарсан байхад Chow $20 футболк, $3 шаахан өмсөд ирэх нь олон. Би бусдад зориулж хувцалдаггүй. Бид маань л эвтэйхэн байвал надад хангалттай. Миний мөрөөдөл бол аз жаргалтай бөгөөд энгийн амьдрах. Амьдралын гол утга учир нь мөнгө олохдоо биш юм. Харин хэрхэн амар амгалан олж үлдсэн амьдралаа энгийн бөгөөд санаа зовх зүйлгүй өнгөрүүлэхэд оршин хэмээн ярьдаг. Чоугийн хувьд хялбархан амьдралаас татгалзаж эхнэртэйгээ хамт бүхнийг өөрсдөө хийж амьдардаг. Тэд мэрэгжлийн тоогооч хөлсөлхийн оронд өөрсдөө хоолоо хийж гадуур хооллохдоо тансаг ресторан биш энгийн ганц бүр гудамжны төргөн хоолны газруудаар үйлчлүүлэх дуртай. Гэр нь тун даруухан бөгөөд хүнд хэрэгтэй гэсэн болгоныг цуглуулсан учраас шинэ юм авах нь ховор. Гэр бүлийн хоёр зурагт хөргөгч зэрэгэ дэндүү хуучирч ажиллахаа байсны дараа сальдаг байна. Тэр дардаг товчтой Nokia-гийн гар утсыг 17 жилийн турш барьсан бөгөөд утас нь хуучирч эвдэрсэн учраас аргагүй нэрхэнд л ухаалаг утасны эзэн болжээ. Чоугийн хувьд амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө олох биш, бусадтай эвтэй найртай байж эерэг сэтгэлгээгээ хадгалж эрүүл мэндийг хамгаалах явдал юм. Чоу дээрээс нь тансаг зэрэглэлийн автомашинаар бусдын нүдийг хужирлан тавихын оронд нийтийн тээврийг илүүд үздэг. Машин жолоодсноос илүү бие дамар тав тухтай байдаг гэжээ. Түүний хувьд эхнэр Жасмин нь Сингапураас гаралтай учраа тэд Сингапураар их аялдаг. Сингапурын автобусанд алдарт жүжигчэнтэй таарвал гайхах зүйл байхгүй. Чоу царайлаг дээрээс нь алдартай нэгэн байсан учраас охид бүсгүүчүүдийг араасаа хуйлруулдаг байсан нь мэдээж хэрэг. Тэр 2 удаа гэрэлсэн байдаг. Чоугийн анхны хайран Жасмин биш жүжигчин Канди юу байсан юм. Эхлээд тэд болцож байгаад үл айлгалцах маргаанаас болоод салсан байна. Харин 5 жилийн дараа дахин нийлээ зогсохгүй бүр гэрлэлтэд батлуулжээ. Харамсалтай нь энэ удаач гэсэн хосууд бүрэн ойлголцож чадаагүй учраас 9 сарын дараа 1 мөр 2 тийш болов. Үүний дараа Чоу 1976 онд үзэсгэлэн жүжигчин Эди Чантай дотн харилцаа үүсгэж байсан ч 5 жил үргэлжлэсний эцэст тэд салжээ. Учир нь Chow Yun-fatийн ээж нь Эди Чаныг хүлээн зөвшөөрөөгүй тул хүнч ээжийнхээ үнээс зөрөөгүй юм. Энэ бүхний дараа Чоу сэтгэлээр ихэд унаж өөрийгөө аз жаргалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэхээ болсон байна. Чоу 1983 онд Жасмин Тантай танилцсан байна. Гэхдээ тэр заяаны ханаа олсон гэдгээ тухайн үед мэдээгүй юм. Чоу санаандгүй байдлаар Жасминтай танилцсан бөгөөд тэр үеэсээ хойш байнгын холбоотой байх болж эцэстээ ухаангүй дурлсан гэдэг. Ингээд хосууд амьдралаа холбохоор шийдэж Нью-Йорк хотод даруухан хурмаа хийжээ. Гэвч аз жаргалтай хосын амьдралд дутагдж байгаа ганц зүйл нь үр хөвгөд байлаа. Тэд нэг гэр бүл болсноос хойш 5 жилийн дараа Жасмин хөл хүнд болсон хэдий ч төрхөөсөө 7 хоногийн өмнө хүүхэд нь бүтэж зулбжээ. Жасмины бие энэ эмгэнэлт явдлаас болж ихэд сулдсан бөгөөд бүрэн эдгэрэх хүртлээр 7 жилийг зарцуулжээ. Мэдээж тэд дахин үр хүүхэдтэй болохыг оролдсон боловч бүтэлтэй болсонгүй. Жасминыг 50 нас хүрсэн цагаас хойш эхнэр нь өөрөөрөө төрнө гэдэгт Чоу найдахаа болжээ. Ядуу амьдралаас гаралтай тэр тун хэцүү амьдралыг туулж ирсэн учраас ихэнх мөнгөө буйны үст зарцуулдаг. Тиймээс Чоу эхнэрийн хамтаар буйны сан байгуулж тусламж хэрэгтэй байгаа хүн бүхнийг тэтгэхийг хичээдэг. Чоу 2008 онд кино зураг авалтын үеэр авахсан бүх зургуудаа оруулсан гэрэл зургийн номоо гаргажээ.
LV компани номыг нь 1000% гаргаж тус бүрийг нь $226 ам борлуулсан бөгөөд номныхоо борлуулалтаас олсон бүх орлогоо Хонконгийн улаан загалмай нийгэмлэгт болон Сичуаны газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүмүүст зориулан хандвилсан юм. Гэхдээ энэ түүний хувьд нийгмийн сайшаалыг хүртсэн анхны явдал биш бөгөөд тэрээр үргэлж өөрийн даруй төлөв энгийн байдлаараа олон нийтийг гайхшруулсаар иржээ. 2017 оны 8 дугаар сард Хонконгийг дайрч өнгөрсөн Хата хор салхи модыг үндсээр нь тасалж гудамж талбайг сүйтгэн улсад ихээхэн хохирол учруулсан юм. Гамшигын дараа оршин суугчид Ковлон хотын зам дээр унсан моднуудыг үл мэдэгдэх нэг хүн холдуулж цэвэрлэж байгааг харжээ. Тэр хүн Чоу байсан бөгөөд бусад жолоочдыг аюулгүй хүрэх газартаа очиосаа гэсэндээ машинаасаа буун замыг цэвэрлэж байсан юм. Холливуудын ихэнх хотод нэр хүндээ өсгөж нийгэмд буцаад өөрийн орон зайг бий болгохын тулд эмнэлгүүдээр зочилж сайн үүсийн ажил хийдэг. Тэгвэл Хонконгийн алдарч жүжигчин Чоу бүх хөрөнгөө сайн үүсийн ажилд зарцуулна гэжээ. Тэр хэдийгээр энэ их хөрөнгөөрөө хүссэн бүх зүйлээ авч хийж болох байсан ч оронд нь нас барах үедээ бүгдийг нь буйны байгууллагуудад хандуулахаар гэрээсэлсэн бөгөөд эхнэр Жасмин Таан ч түүний шийдвэрийг дэмжсэн байна. Мөнгө гэх энэ зүйл чиний үрд өөртөө наах өөхөхтэй аваад явж чадах зүйл биш. Нэг л өдөр чи өнгөрөх үед чи үүнийг бусдад хэрэглээрэй гэд үлдэх хэрэгтэй хэмээн ярилцлагандаа дурджээ. Оскарын шагнал хүртсэн анхны Аз жүжигчин Мишель Йогийн амжилтанд хүрсэн замнал. Джеймс Бондын найз бусгүй, ялтамхан гейша, эрт сэлэмний мастер, дорны тулааны урлагийн өмсгөлтэйгээр үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон Холливуудын алдарч жүжигчин Мишель Йо, Малайз улсын Пирак мужийн Ипох хотод чинээлэг Малайзын хятад гэр бүлд 1962 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Йо Чу Кен гэдэг бөгөөд Мишель хаан гэж дуудах нь ч бий. Түүний аав Йо Кян Тэк нь хуульч Малайзын хятад холбооны гишүүн улс төрч байв. Мишель Йо бага байхасаа л сагсан бөмбөг усан сэлэлтийн спортоор хичээлдэг байлаа. Гэхдээ тэр бүжигт илүү их сонирхолтой байсан тул 4 настайгаасаа балетаар хичээлж эхэлжээ. Йо Малайзад Ипохын октийн баг сургуульд сурч байсан бөгөөд 1977 онд 15 настайдаа эцэг эхийнхээ хамт төрлөх нутаг Малайзаасаа гарч Их Британд сууршихаар нүүж улмаар тэндээ октийн дотор байртай дунд сургуульд элсэн оржээ. Дараа нь Йо Лондон дахь Их Британий хатан хааны бүжгийн ангитамд балетын мэргэжлэр суралцсан байна. Гэсэн хэдий ч түүний нурууны гэмтэл нь мэргэжлийн балетчин болох мөрөөдлөө хаяхад хүргэсэн гэдэг. Ингээд тэр 1982 онд драмын урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг авчээ. 1983 онд 20 настай Мишель Йо Малайз улсын миссийн тэмцээнд оролцож Малайзын үндэсний мисс болсон төдийгүй тэр ондоо Лондонд болсон дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцжээ. Дараа жил нь Австрали улсад болсон гоо бүсгийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэдмийн эзэн болсон юм. Энэ бүхэн нь нэрд жүжигчин Чеки Чантай сурталчилгаанд хамтран тоглох боломжийг олгожээ. Энэхүү сурталчилгаан түүнд Хонконгийн кино продакшн компанитай жүжигчний гэрээ байгуулахад ихээхэн тус болсон байна. Балет болон агаарын акробатаар хичээлж байсан нь түүнийг Хонконгийн тулаантай кинонд тоглох эхлэл нь болсон түүхтэй. Тэртээ нэгэн өдөр Холливуудын эрэлт хүсэлт болсон Английн найруулагч Квентин Тарантино нэрэн чүл мэдэгдэх жирийн нэгэн бүсгүйд сэтгэл алдарчээ. Алдрахтаа өөрийн бүх ажил төрөл уран бүтээлээ хагас жил шахам хаяж хуучин найз бүсгүйгээ хүртэл орхиход хүрсэн гэдэг. Тарантиногийн энэхүү олны гайхшруулсан үйлдэлийг тухайн үедээ дэлхийн урлагийн дээд зэнданыхан тэр дундаа кино урлагийнхан элдвээр таамаглан чухам тэр алдарт найруулагчийн сэтгэлийг тэгтлээ их татсан этгээд хэн болохыг мэдхийг хүсэж байлаа. Тэрхүү этгээд нь Жулия Робертс биш, Дженнифер Лопез ч биш. Мөн Тарантиногийн сонирхдог эрвэс төрхтэй Африк гаралтай эмэгтэй биш. Тэр бүхэл амарган байсан Миро Сорвиноч биш. Харин Аз тэр дундаа Малайз эмэгтэй байжээ. Тэр бүсгүй Мишель Йо байлаа. Энэ бол үнэхээр гайхаад барахгүй тэнэг бас сохор сонголт хэмээн Холливуудд шуугиж байсан юм. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ дэлхийн бүхий л улс орны томоохон кино театруудаар гитэж буй бар нуугдаж буй луу хэмээх Аз хэв маяг гардан тулааны гайхамшиг дорнын үзэсгэлэн гог харуулсан кино гарч олныг шуугуулаад зогсохгүй тухайн үеийнхээ хамгийн ашиг орлоготой бүтээлийн нэг болж байлаа. Уг киноны уран бүтээлчид тэр жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолд бүрэн бүрэлдэхүүнээрээ урагдан оролцсон юм.
Харамсалтай нь энэ кино Оскарын шагнал хүртээгүй ч кино бүтээгчид тэнд нэг зүйлээрээ хуран цугласан олныг гайхшруулж чаджээ. Тэр нь Мишель Йо байлаа. Мишель уг ёслолд оролцсон Холливуудын тэнгэрт аянга нэргээд өнгөрөх шиг л болжээ. Мишель тэрхүү өдөрш гялалтсан мөнгөлөг даашинз, бриллиантан эмэг бүгж зүйлээр өөрийгөө чимэн Холливуудын ихэмсэг кино оддын дунд Азийн хатан хаа мэт бардам гэгчин инээмсэглэн зогсож байв. Түүний ээлдэг хэрнээ шулуун зан чанар, зорсон мэт бие галбирын тухай маргааш нь л гэхэд Холливуудын болон Америкийн томоохон хэвлэлүүд мэдээ бичиж, зургийг нь олж авахар папараццуудын ан ав эхэлсэн гэхэд болно. Гэтэж буй бар нуугдаж буй луу киноны зураг авалт Мишелийн хувьд тийм ч амар эхлэхгүй гэдэг. Тэр эхлээд бүтэн 5 сарын турш тулааны урлагийн арга барил, төрөл бүрийн техникийг дорны тулааны шилдэг маструудаар заалхан төгс мэт эзэмшгэд хамаг цаг заваа зарцуулдаг байлаа. Мишель хятадд болсон зураг авалт дөнгөж эхэлж байхад анхны өдрөө л өвдгөндөө гэмтэл авчээ. Ингээд Америкт очиж хагалгаанд орсон бөгөөд 3-7 хоногийн дараа гэхэд хэвийн байдалдаа иргэн орсон байна. Энэ хугацаанд тэр Сингапурын барилгын бизнесмен тэр бомтон Энтони Цюгийн хүү Том Чутай нилээд дотносжээ. Том Чу Америк, Францад амьдарч Европын соёл урлагийг баггүй судалсан. Басчгүй нилээн хүүхэмсэг эрг гэдэг утгаараа өмнө хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдож явсан нэгэн. Том Чу Мишельд гэрлэх талаар 2 удаа санал тавьсан хэдий ч тэр болгондоо татгалцсан хариу авдаг гэжээ. Энэ нь магадгүй Мишель багасаа л иршүүд зантай. Дээрээс нь завхаа ирчүүдийг үзэн яддаг хэмээн ярьдаг байсантай нь холбоотой байх. Тэр хайр дурлалын романтик киноноос илүүтэй тулаантай кинонд тоглох дуртай. Учир нь хайр дурлалын нарийн ширээнийг гаргахын тулд ур чадвар хэрэгтэй. Харин тулаантай кино бол эмоцороо, эрч хүчээрээ бүтээж болдог. Үг багтай үйлдэлээрээ бүгдийг харуулдаг хэмээн ярьдаг байв. Тухайн үед Мишель Йо өмнө нь зөвхөн эрчүүдэл бүтээдэг байсан экшн буюу тулаант жанрын кинонд гарцаагүй хатан хаан болчихсон байлаа. Түүнийг амжилтанд хүргэсэн кинонд 1992 онд Жеки Чантай хамт тоглосон Супер цагдаа, 1997 онд Пирс Броснантай тоглосон Домогт Джеймс Бонд цувралын Маргааш хизээч өөхөхгүй кинонууд тооцогддог. Тус кинонд Бондын найз бүсгүйг царайлаг Аз бүсгүй байлгахаар шийдснээр Хонконгийн алдарт жүжигчин Мисс Мишель Йо сонгогдож тоглосноор дэлхийд дахинд танил жүжигчин болсон юм. Энэ кино түүнд маш их амжилтыг авчирсан бөгөөд 2000 онд Британийн кино академийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж, улмаар 2009 онд Азийн шилдэг эмэгтэй жүжигчин болжээ. Кино шүүмжлэгчид түүнийг өндрөөр үнэлэх болж Холливуудад хамгийн эрэлттэй Аз жүжигчдийн нэг болсон юм. Компьютер графикийн гайхамшигыг тэгтлээ их үнэлээд байдаггүй Мишелийн эрс шулуун, шийдэмгий зан чанар найруулагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэр бүх үйлдэлийг натур хийхийг л хүсдэг. Бас хийж ч чаддаг. Холливуудад өмнө нь хизээч ийм ирэмгий бүсгүй байсангүй. Тэд бүгд л уйлагнан, нялцган нь бас дээр нь мөнгөнд дуртай. Энэ ч үднээсээ маргааш хизээч үхэхгүй киноны зарим нэгэн хэцүү трюкийг тэрээр аймхаа Брюс Броснантай орлон тоглогч Жан Пьер Гойтой хамт хийж өөрийгөө муухан эр хүнээс дутахгүй гэдгээ харуулж чадсан юм. Пирс нэгэн удаа би ийм их хүчтэй шүрмэслэг өв тэгш биетэй эмэгтэй хизээч харж байгаагүй. Түүнтэй хамт тоглоход хийж чадахгүй зүйл огт гараагүй. Харин ч би түүнийг дагаж хийж байсан байх хэмээн ярьсан удаатай. Яг ийм эмэгтэй хүний хатуу чанар бие санааны хизээд бэлэн байдал зэрэгт нь эрчүүд соромсон мэт татагдах болжээ. Тэдний дунд Брюс Уиллс, Джек Николсон, Сильвестр Сталлоне, Аль Пачино, Шон Пен байлаа. Бүр Сталлоне нэгэн удаагийнхаа фитнесийн дасгалыг түүнтэй хамт хийхийг санал болгон өөрийн харштай урж байв. Харин Аль Пачино түүнд тэвэр дүүрэн улаан сарнаа бэлэглэн Парисын Риц зочид буудлын тансаг өрөөнд хамт хооллохыг хүссэн зураг сэлгээж байжээ. Мишель кино урлагт спортоос тэр дундаа мэрэгжлийн бүжгийн ертөнцөөс ирсэн. Мөн түүнд сайхан бүсгүй гэсэн алдар нь энэ урлагт ороход баггүй нөлөөлсөн гэдэг. Түүнийг Малайзийн Мисс хэмээх эрхэм алдрын эзэн гэдгийг дэлхийн нийт нэлээд хожим мэдсэн юм. Малайзийн Мисс. Энэ үг шинэ юм болгонд дуртай Холливуудынхны цөсийг улам хөргөж, Мишелийг хүндлэх, бас хайрлах, нөгөөтэйгүр хүсэх хэрэмэлцлийг нь улам чөдөөж өгсөн хэрэг болов. Мишель Миссийн тэмцээнд орох шийдвэрийг Англид бүжгийн сургуулаа төгсөх жилээ гаргаж байжээ. Тэр энэ талаар ээждээ болон ойр дотныхоо хүнд ч хэлээгүй байлаа.
Гэтэл нэг л өдөр орон даяар охин нь улсынхаа тэргүүн гоо бүсгүй хэмээн зарлагдсанд ээж нь бараг ухаан алдсан гэдэг. Гэхдээ нэлийн хожим ээж нь Мишелийг уг тэмцээнд орсныг эрс буруутхан тэр амжилтанд хүрэхэд муу зүйл их хийсэн хэмээн гэрээсээ хүртэл хөөх дээрээ тулж байлаа. Учир нь сайхан бүсгүйн талаар элдв цоо яриа гарах болж бүр тэмцээнд орох, ивент итгэгч олохын тулд мөнгөтэй эрчүүдтэй хүртэл зугаацдаг байсан. Том Чу болон түүний эцгийг зөвхөн ийм зорилгоор ашиглаж байсан гэх зэргээр бичиж ярих болжээ. Ингээд зогсохгүй эртний хятадын ёс жайгийг баримтлалгүй баян хөгшин англи эртээ гэрлэх гэж байна хэмээн түүнийг ээж нь зэмлэж байсан удаатай. Гэвч Мишель тэр болгоныг үл таамсарлсныхаа хүчинд өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэлцдэг. 1985 онд Мишель Хонконгийн D&B кино компанитай хамтран Тулаанд кино хийж эхэлсэн бөгөөд кинондоо бүжгийн олон хөдөлгөөнийг ашиглан ихэнх үзүүлбэрээ өөрөө хийдэг байв. Экшн гэдэг үг түүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн гэхэд болно. Мөн түүний хувийн амьдрал ч гэсэн энэ жанраар л үргэлжилсэн. Тэр 1988 онд Хонконгийн нэртэй бизнесмен, экшны нэрт найруулагч D&B кино компанийн захирал Диксон Понта гэрэлсэн нь үүний тод жишээ юм. Ингэснээрээ түүний амьдралч тэр чигээрээ тулаан тэмцэл дунд өрнөх болж энэ нь ч түүний амжилтанд нөлөөлж байлаа. Понта гэрэлсний дараа жүжигчний ажлаасаа хөндөрч нам гүм амьдрах болов. Гэвч 3 жилийн дараа тэдний амьдрал салалтаар төгсөж, Мишельё эргэн тайцнаа ирсэн юм. Улмаар 2005 онд Мишель Гейшагийн дурсамж кинонд 3 жилийн дараа Муми, Луугийн эзэнт хааны буш, Адал явдалт кинонд эртний шидтний дүрд тоглов. 2018 онд тэрээр галзуу Баян Азууд романтик инедмийн кинонд туслах дүрд тоглосон байна. Нийт 60 гаруй кинонд дүр бүтээсэн Азийн алдарт жүжигчин Мишельё 2023 онд бүх зүйл хаа сайгүй нэгэн зэрэг киноны дүрээрээ 95 дахь удаагийн Оскарын наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн нь энэ шагналыг хүртсэн анхны Аз гаралтай эмэгтэй. Энэ төрөлд нэр дэвшсэн 2 дахь Аз гаралтай жүжигчин болжээ. 80 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадмаас мөн дээрх дүрээрээ инедмийн болон хөгжимд киноны шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. 2022 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд тэр багтжээ. Сонирхуулахад Мишельё хүүхэдгүй. 2004 онд Францын моторт спортын ерөнхийлөгч Жан Тодттэй болцож эхэлснээс хойш тэд одоо хүртэл Швейцарын Женев хотод аз жаргалтай амьдарч байна. Жүжигчин Мишельё 60 насны босхийг давсан хэдий ч гоо үзэсгэлэнтэй, Холливуудад эрэлттэй, чадварлаг жүжигчин гэдгээ одоо ч харуулсаар. Манай сувагт subscribe дарж амжаагүй махмал яг одоо дараарай. Баярлалаа.